За дараагийн бичлэгтээ тавтай морил ямар ч байсан цэцэрлэг төрөлн дотроо явж байгаад гоё тухтайны газар олж ирээд суудсан байна. Тэгээд гарчигнаас харсанчлан энэ удаагийн одоо бичлэгний сэдэв байна бол яг миний хувийн аккаунтаар одоо ирсэн маш олон мессежүүдийн ерөнхийдөө хариу болгож бичлэг хийгэж бодсон. Энэ бичлэг маань юу вэ гэхээр ерөнхийдөө сургуультай холбоотой бичлэг байгаа. Тэгээд асуултууд маань бол бүгд л тийм байсан. Би ингээд Солонгос сурах хүсэлтэй юм аа. Ингүүл явах уу, тэгүүл явах уу. За дүүнер маань ч гэсэндээ би ингээд явмаар байгаамаа. Юунаас эхлэх үү гэдэг ч юм уу те. За тэгээд цаашлаад мэрэгжил сонголт, сургууль сонголт гэдэг ч юм уу. Яг энэ тал дээр бол хүн болгон тус болгон сургуулийн талаар асуултууд асуугаад байсан учраас яг энэ бичлэгээрээ өөрийнхөө мэддэг бүх зүйлээ яг сургуультай холбоотой те сурсан, туршлага, алдсан, онсон бүх зүйлүүдэд хуваалцах болно. Тэгээд бичлэгтэй маань хамтаагаарай. Бичижсэн чи утасны цэник дуусаад тэгээд гэртээ хүрээд ирлээ. Тэгээд ямар ч гэртээ бас тухтай сууж агаад бичлэгээ хүргэе гэж бодож байна. За мэдээж хамгийн нэгдүгээрт бол Солонгос руу хэрхэн явах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нэг бол зуучлаар явна, нэг бол хуваараа материалаа бүрдүүлээд сургуульд аплай хийгээд явах ийм сонголт байгаа. За миний хувьд болохоор өмнө нь бүр олон жилийн өмнө яг 10 жилээ өнгөж төгсөөд өөрөө тухайн үед чинь одоо сошиал ингэж их хөгжөөгүй үе байлаа шүү дээ тий. Тэр үед яг бас л тухайн үед нэлээд нэр хүндтэй зуучлалын компаниар дамжуулаад сургуульд яваад тэгээд фейлдсэн. За тэр маань ямар фейлдэлт одоо байсан бэ гэхээр тухайн сургуулийн за яг ийм сургууль чи очиод ийм мэрэгчлэр орно ингэн тэгнэ гэсэн бүх нөхцлүүд нь бүр шал худлаа байсан. Бүр шал худлаа. Одоо нөгөө нэг компанийнхаа нэр усыг хэлчих юм бол эн чинь нотлохоо байхгүй учраас, баримт нотлохоо байхгүй учраас нөгөө компани нэр төр талдлаа гэдэг унах байх. Гэхдээ ер нь одоо л ажиллаж байгаа юм билэ. Тэгжсэн нэг юм туршлага байгаа. Гэхдээ мэдээж сайн зуучлалын компаниуд бол байгаа. Хамгийн гол нь миний хэлэх гээд байгаа зүйл зуучлалын компаниар хэрвээ зуучлуулж байгаа бол өөрөө маш сайн хяналттай одоо мэдээллүүдээ авсан ч гэсэндээ ерөнхийдөө сайт нэт одоо энд байдаг хүн амтнаас асуух ч юм уу те ер нь өөрөө их сайн одоо тулгаж дэлгэрэнгүй одоо өшөө сайн гэж нэгтэлж шалгаж мөнгөө өгөх материал өгөх тал дээр бас хандаарай гэж хүсэж байна. Надад бол нэг тийм алдаа байгаа. Тэгээд хоёр дахь эрэлт буюу би одоо яг 7 жилийн өмнө ирсэн эрэлтэндээ болохоор би яг өөрөө аплай хийж сургуульдаа орж исэн. Тэгээд өөрөө аплай хийх гэж байгаа бол бас жоохон одоо төвхтэй материал бүрдүүлэлтэн дээр жоохон ядаргаатай санагдсан надаа. Олон төрлийн материал ийш тийш нь явуулах гээд. Тийм болохоор бас ингээд чаддаг мэддэг газарт нь даатгачих юм бол ер нь бол зүгээр. Гэхдээ тэр газараа зөв сонгох нь хамгийн чухал. За тэгээд хэлний бэлтгэлийн тухайд бол Солонгосын хэлний бэлтгэл ерөнхийдөө 2 жилийн хугацаанд хэлний бэлтгэлд сурах боломжтой байдаг. За гэхдээ 2 жилээсээ одоо 1 жилийн дотор ч юм уу хэдэн сарын дотор ингээд хурдан сураад шалгалтуудаа өгчих юм бол боломжтой. Дундаас нь ороод явах ч юм уу те. За эсвэл хэлний бэлтгэлд сурч явах явцдаа топик буюу хэлний онооны шалгалтаа өгчих юм бол заавал хэлний бэлтгэл тэгж удаан хугацаагаар суух шаардлага ерөөсөө байдаггүй. За миний хувьд болохоор яг нэг А бетагаа байсан учраас 2 дугаар левелээсээ яг 6 дугаар левел хүртлээ нэг жилийн хугацаанд жил арай хүрээгүй хугацаанд ерөөхдөө сурч хэлний бэлтгэлээ бол дуусгачихсан. За тэгээд яг миний туршлаган дээр хэлэх юм бол Солонгост хэлний бэлтгэлд суурах ер нь нэг шаардлагагүй санагдсан. Яагаад тэгэхээр хэлний бэлтгэл чинь ер нь бол үнэтэй. 1 семестр буюу 2 сар гарan 3 сар ч хүрэхгүй хугацаанд бол сая миний үед бол сая 250 байсан. Манай сургууль бол тийм одоо нэр хүндтэй том сургуульд орохгүй. Гэхдээ бас жижиг сургуульд орохгүй. Ерөнхийдөө дунджаас жоохон дээгүүр гэх юм уу? Тийм сургууль байсан. Тэгээ одоо бол өмнө нэмэгдсэн л байгаа. Ер нь жоохон үнэтэй. За одоо нөгөө нэг Sky гэж нэрлэдэг бидний Сөүлийн их сургууль те Yonsei, Kori대 болвол бүр сая 700-700-тай ерөөхдөө байдгийн билээ. Тэгэхээр хэлний бэлтгэлийг тэгж үнэтэй төлбөр төлөөд заавал энд сурах ер нь бол надад бол шаардлагагүй санагдсан баггүй юу. Энэ мөв санхугаа бодох юм бол Монголдо одоо сургалтын төвүүдээр сурж агаад топико бүр Монголдо аваад ирэх юм бол
бүрэл санхүүд хэмнэлттэй ер нь арай бага зовно гэсэн үг шүү. Тэгэхгүй болохоор ингээл бүх зүйлүүдээ хэлний бэлтгэл чи ялангуяа юм байдаг байхгүй. Өглөөний 9-өөс өдрийн 1 цаг хүртэл орно. Тэгэхээр чи ингээд нэг бүтэн ажил хийж болохгүй тараад ажиллахын гэхээр бас өдөр болгоо ингээд даалгавартай. Тэгээ дөнгөж ингээд эхэлж байгаа юм чинь даалгавраа тийм хурдан хийнэ гэж байхгүй штэ. Ажил олдоц айгүй хэцүү. Тэгээд хэлний бэлтгэл сурж явах үед бол угаасаа ажил хийдэг хүүхдүүд маш ховор байдаг байсан. Би бол хэлний бэлтгэлээ төгсөөд ч надад ажил олдоогүй. Тийм одоо түүхтэй шүү, туршлагатай шүү. Тэгэхээр та нар маань заавал хэлний бэлтгэлээр явна гэхээсээ илүү аль болох Монголдо маш олон гоё юм вакуум сургалтууд байгаа штэ тий. Тэр сургалтуудад ерөөхдөө сураад ирчих юм бол их зүгээр. За тэгээд топикийн шалгалт гэж байгаа. За энэ бол Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт. 1-ээс 6 дугаар одоо левел хүртэл байдаг байхгүй юу. Тэгээд хэлний бэлтгэлд бол намайг бараг 5 дугаар левелд байдаг байхад хүүхдүүд тэгэл 4 5 дугаар левел аваад сургуультай орчиж исэн. Мундаг гадаад хэл сурдаг те. Авьяастай хүүхдүүд байдаг штэ. Тэгж бол орж исэн. Тэгэхээр бас боломжгүй биш, боломжтой богино хугацаанд. Шалгалтын хувьд бол мэдээж хэцүү. Гэхдээ бас нэг тийм сүрдээд теста барахгүй байх та гэсэн тийм одоо айдас бол нэг байх шаардлагагүй. Яг л ингээд цаг тухайд юмнуудаа хийгээл материалуудын дээр нь сайхан ажиллаад явах юм бол ер нь их тийм бүр нэг юм хүнд шалгалт, амар хэцүү шалгалт гэж бол би хэлэхгүй. За надад ирсэн хамгийн бас их асуултуудын нэг бол тэтгэлэг хэрхэн авсан бэ? Тэтгэлгийн талаар яриач гэд тийжсэн. Зөвлөгөө өгөөч гэдгсэн. Тэгээ миний хувьд болохоор сургуулийнхаа тэтгэлгийг авсан 4 жилийн 100% тэтгэлэг. За тэгээд тэтгэлэг бол ерөнхийдөө сургуулийн засгийн газрын тэтгэлгээс ахуулаад сургуулиудын тэтгэлэг. За тэгээд том пост компани, жижиг одоо сангийн тэтгэлэг гэдэг ч юм уу те. Маш олон тэтгэлэг байдаг юм билээ. Би бол тэрийг сургуульд орсон хойноо те тэтгэлгийг авсан хойноо бол мэдсэн. Тэгээ ер нь бол тэтгэлэг авах ямар ч тийм юу бол надад байгаагүй. Итгэлтэй ерөөсөө байгаагүй. Нэг юм тэнгэрийн юм шиг санагдчихсан байхгүй юу. Тэгээд ямар ч байсан тэтгэлэг авсан. Тэгээд тэтгэлэг өгсөн материалуудын талаар ерөнхийдөө ярих юм бол одоо материалаа хэрхэн бүрдүүлвэл тэтгэлэг авах боломжтой талаар гэх юм уу? Та бүхэндээ зөвлөгөө өгөх юм бол тэтгэлгийн материалууд бол ерөнхийдөө та нар бас өөрсдөө хүсэж байгаа тэр тэтгэлгийнхаа сайт руу н ороод ч юм уу одоо мэдээлэл аваарэ гэж би хүсэж байна. Яг тэгэхээр тэтгэлэг болгон өөр материалууд шаарддаг учраас гэхдээ ер нь бол гол одоо тэтгэлэг авахд гол өөрөөр оролтой тий өндөр оноотой юм материал бол чагийн сүгэ буюу өөрийгөө танилцуулах. За тэгээд 10 жилийн дүн 10 жил бишээ. Одоо бол 12 жил байгаа штэ тий. Ахлах сургуулийн дүн бүр маш чухал нөлөөтэй. Аль болох 95-аас дээш байж тэтгэлэг одоо тэр өрсөлдөж байгаа хүүхдүүдээс жоохон өндөр оноо авах магадлал бол маш нэмэгдэнэ гэсэн үг. За тэгээд миний хувьд болохоор би ингээд 10 жилийн аттестатаа гаргачаа би яг ийм дүнтэй агаар их сургуулийн тэтгэлгээ бол авсан. Чагийн сүгэ буюу өөрийгөө танилцуулах. За тэрнээр болохоор зарим хүүхдүүд бас ингэдэг. Би ч гэсэндээ эхлээд бол тэгжсэн ингээд хүмүүсийн нөгөө нэг фейсбүүкээр тэ сошиалаар ингээд өөрийгөө танилцуулга бичнэ гэдэг. За яг бичүүлж болно. Гэхдээ тэд нар бол нэг тийм уншиж байгаа хүний сэтгэлд хүрэхээр бол байх болов. Яг гэвэл хүн болгоны түүхөөр хүсэл эрмэлзэлтэй хүний бичсэн бичвэр бас өөр байдаг байхгүй. За миний хувьд бол бас нэг давуу тал байсан нь бол яг энэ мэрэгжилтэй төгссөн мэрэгжил медиа чиглэл олон нийтийн хэвлэл мэдээлэлээр би Монгол дахта телевизэд ажилладаг байсныхаа одоо давуу талыг ашиглаад тэрийг маш их оруулсан. Одоо нөгөө захирлын телевизийн захирлын гарын үсэг ч юм уу те ингээд ажиллаж байсан туршлагаа ерөнхийдөө бичээд би яг ингээд сонирхлоороо ингээд телевизэд ажиллаж байсан. Одоо би яг ингээд энэ мэрэгчлээ илүү одоо онлайн төвшөнд ч юм уу те гүнзгийрүүлээд ингээд сурагчийн хүсэлтэй байна гэдэг энэ зүйлүүдээ бүгдийг наабиго бичснийхаа хүчинд бас тэтгэлэг авсан болов гэж би боддог. Түүнээс зүгээр нэг юм тэ хүнээр бичүүлээл тэр нь одоо тэр хүний чиний өөрийн чадвар хүсэл эрмэлзлийг бол тэгж
ямар ч сайн бичдэг хүн бол тултал нь гаргаж чадахгүй байхаа. Тэгэхээр тэр тал дээр бас өөрийгөө аюу гоё дайчлаад чин үнэнчээр бичээсэй гэж би одоо зөвлөх байна. За тэгээд их сургуультай орсон хойноо тэтгэлэг авдагсан жөө те ямар ч гэсэн өөртөө төлбөрөө төлдөгсөн жөө. Их сургуультай орсон үед бол надад бас зөвлөх нэг хэдхэн зөвлөгөө байна. За тэрний юу гэхээр их сургуулийн хичээл бол нэг тийм тэ агаал ойлгохгүй бүр нэг тийм хэцүү юм ерөөсөө байдаггүй тэ та бүхэнд ингээд одоо лекцийнхаа материалыг өгч чинь бэггүй тэ яг ийм материалууд гээд ийм хичээлүүд үзнэ гэд ингээд бүх материалууд чи өгчдөг учраас та нар өөрсдөө л ер нь хичээгээл за ялангуяа сүүлийн үед бол одоо энэ AI гарч ирснээрээ хичээл ойлгох тал дээр бол маш одоо амархан болчихсон гэж би боддог байхгүй. Гэтэл бас нөгөө талаараа их сургуулийн маш хэцүү нэг зүйл байдаг. Тэр нь юу гэхээр хичээл сонголт бүр жинхэнэ алаан болдог байхгүй юу. Тэр энэ дээр бол хэрвээ анх илсчээд хичээл сонголтын дээрээ мэдгүй байх юм бол мэддэг чаддаг хүнээс гуйгаад багш нараасаа гуйгаад заавал одоо хичээл сонголтоо бүр ингээд өөрийнхөө хүсснээр чадвал те өөрийнхөө хүссэн энэ юугаар хийгээрээ одоо хичээл сонголтоод тийхгүй болохоор бүр айгүй хэцүү маш хурдан тэр одоо мэрэгжлийн анги те чиний ингээд гаргасан хуваар байгаа шүү дээ өглөөнөөс ахуулаад би энэ хичээлийг ингээд сонсоод ингээд дундаа нь одоо нөгөө цонхгүй ч гэдэг юм уу те тэгээ сонгоно гэдэг тэр бол бас айгүй хэцүү боломжгүй би бол тэгэж өөрийнхөө яг хуваар гаргасныхаа дагуу сонсчихсан надад ерөөсөө тийм түүх байхгүй дандаа ингээд дүүрчдэг хаач очсон те PC-нд орсон ч гэрте компьютер дээр хийсэн ч ер нь бүр халаан болдог юм бэ л дээ тэрийг бас дүүнартаа би захиал байдгийн хичээл сонголтын дээрээ л ээдэг хүнээс асуугаараа тэгэрээ ингээрээгээд хамгийн хэцүү зүйл бол надад их сургуулийн хичээл сонголтол байсан. За тэгээд их сургуульд орсны дараа ерөнхийдөө багш нар бол гадаад оюутнуудтай мэдээж бас гоё харьцтай те ингээд тулж та нар мэдгүй чадахгүй юм байвал асуугаараа ингэрээ тэгэрээ гэдэг багш нар байна. Эсвэл бол бүр үл тоосон байдалтай багш нар байна. Бүх багш нар сайн гэж хэлэхгүй, бүх багш нар муу гэж хэлэхгүй. Гэхдээ миний бодлоор бас ингэж утсан. Багш нартайгаа аль болох хичээл дуусны дараа ч юм уу те ингээд өрөөндөө багш нар чинь ингээд ер нь хичээл орсны дараа өрөөндөө оройлтол ингээд сууждаг байхгүй. Багш нар дээрээ ороод мэдгүй чадахгүй зүйлүүдээ ингээд яг багштайгаа тулаад асуугаад харьцаад явсан нь маш хэрэгтэй байдаг. Багш нар бол тим оюутнуудад айгүй дуртай. Би далд болон за тэгэл Солонгос улсад бас мэдээж тулгамдж байгаа асуудлуудаа ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд гоё илүү дотн багш нар дээр орох нь аюу зүгээр байдаг. Багш нар өөрсдөө уг нь тэгж хэлдэг байхгүй та нар ингээд миний өрөөнд орж ирээрээ тэдээс тэтэн цагийн хооронд би ингээд оюутнууд хүлээж аавь шүү гэд орж ирдэг оюутан байдаг гэсэн. Тэгээд би аюу их тэгж ордог гэсэн байхгүй багш нар дээрээ. Тэгээ намайг төгсгөж гэсэндээ баг ингээд уйлал үлдсэн шүү дээ манай багш тэгээд хаана яаж ийж ин те ажилд орсон уу яасан гэсэн тэр болгоныгоо ингээд хуваалцаад яваарай гэд тэгжээсэн. Тэгээд аль болох бид нар чинь гадаадын оюутан мэдгүй чадахгүй зөвлбөр маш их үйд юм чинь санаа зовлтгүй профессорууд хизээж та нарт ингээд төгшөөсөн байдалтай харьцдаггүй харин ч ингээд хатуу чанга багш байсан ч гэсэндээ яг ингээд өрөөнд багшаа гэд ингээд ороход бол ерөөсөө тэд нар чинь чи цаашаа би наашаа гэж бол хэлдэггүй. Тэгэхээр багш нартайгаа илүү гоё юм ойрхон байгаарай гэж зөвлөмөр байна. Насны талаар бас нэлийн асуусан байсан. Их сургууль ер нь ороход хэлний бэлтгэл магистрийн насны хязгаар байдаг уу гэдэг. Байдаг сургууль бол байдаг юм байлээ л дээ. Тэгээ сургууль болгон өөр. Гэхдээ ерөнхийд нь ингээд харах юм бол хэлний бэлтгэл бакалавр ч юм уу те ингээд 10 жилээ төгсөөд удацсан бол жоохон гарах магадлал бага байдаг юм байлээ. За тэгээд ахлах сургуулаа хэрвээ төгссөн бол ерөнхийдөө 35 нас хүртэлх бакалаврын одоо сургалтанд суух эрхтэй ахлах сургуулаа төгссөн. Гэхдээ 35 нас хүртэлх хүн бол ер нь бол бакалаврын сургалтанд элсэх боломжтой байдаг юм байлээ. За магистрийн оюутнууд ч гэсэндээ ерөнхийдөө 30-аас 40 насныхан 50 насныхан тий сурах боломжтой байдаг.
Солонгос бол энэ тал дээр бас нэг тийм уяатан байдаг юм шиг надад санагдсан. Ер нь хүн хэдэн ч насандаа сурч болно. За ялангуяа одоо сүүлийн үед чи аюу их тэгж яриад байгаа career change буюу одоо нэг мэрэгчлэр төгсөөд тэрэн дээр ажиллаж байгаа дахиад өөр шинэ мэрэгжил сурмаар санагдаж болно шүү дээ, тий. За тэгээ их сургууль тахта бас ер нь олон нийтийн үйл ажиллагаа болон дугуйлын секцэд их хамрагдвал зүгээр гэдэг юм билэ. Тэгээд тэр туршлага чинь бас эргээд Солонгосын ажилд ороход ч юм уу. За тэгэл ер нь нийгмийн харилцаанд ороход бол маш одоо төхөн болно. Ялангуяа дугуйлын секцүүд бол ингээд сонирхол нэгтэй бас найзуудтай болох боломжтой учраас тэд нартайгаа ингээд хамаагүй гоё харилцаад хилээ сайжруулах юм боломжтой байдаг шүү. Тэгэхээр та нар маань бас тийм сургалтуудад их хамрагдаж байгаараа үнгүү сургалт болон үнгүү ийм мэрэгчлэлтэй холбоотой маш олон гоё ийм үйл ажиллагаанууд айгүй их болдог байсан. За тийм зүйлүүдтэй бас нэлээд сайн хамрагдаад явах юм бол Солонгосын их сургууль бол бас гоё штэ. Бүх одоо оюутнуудынхаа төлөө бол жинхэнэ одоо сурах орчин те бүх зүйлүүдийг л ер нь бүрдүүлж өгсөн гэж би бол боддог. Тэгээд сүүлийн жилүүдэд ч гэсэндээ Солонгос улсад сурах хүсэлттэй сурагч олон улсын оюутнуудтай холбоор маш одоо их болсон байлээ. За тэгээд бас ийм асуулт ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан тэ Солонгос улсад суралцах боломжтой юу гэдээ хэлжсэн. Мэдээж энэ бол боломжтой. За сургуулиудад бол ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй оюутанд дэмжлэг үзүүлэх төв гэж бүх сургуульд байгаа. Тэгэхээр тэр одоо төв маань яаж ажилладаг вэ гэхээр би болохоор энэ талаар ерөөсөө мэдгүй сонсож байгаагүй байсан учраас нийтээс бас ингээ хайгаад үзсэн. Нэр айгүй хэрэгтэй мэдээлэл байгаа хгүй энэ. Тэгэхээр ер нь харааны бэрхшээлтэй бол лекцийн материалыг томруулж хэвлэх эсвэл аудиогоор өгдөг гэж байна. За тэгээд сонсголын бэрхшээлтэй бол тохионы хэлний орчуулагч бас хуваарлдаг гэж хэлээ. Тэгээд танин мэдхийн хязгаарлалттай оюутанд хичээлийн тайлбарыг хялбаршуулсан хэлбэрээр бэлтгэж бас өгдөг байгаа хгүй юу? Энэ нөгөө хөгжлийн бэрхшээлтэй оюутанд дэмжлэг үзүүлэх төв маань. За тэгээд миний яг мэдхээр бол мэдээж одоо нөгөө цахилгаан шат, налуу зам, биедан одоо зорчих тэр зам, тэгэл тусгай ширээ компьютеруудыг бол би харж байсан. Яг тийм одоо сууга оюутнууд бас байсан байхгүй. Тэд нар бол бүр үнэхээр тоног төхөөрөмжийг бол хангаад өчгсөн байдаг юм байлээ. За тэгээд энэ дээр бас ингэж байна. Шалгалтын хувьд гэх юм бол одоо илүү хугацаа сонгох ч юм уу тий аман шалгалтаар оруулах, туслах ажилтнтай хамт шалгалтанд оруулах. Вау. Ийм боломжууд бас байдаг юм байна. Тэгээд сургуулийн сэтгэл зүйч бол угаасаа байдаг. Бүх сургуулиудад оюутны гадаад оюутны би бол нэг хэд орж исэн. Ер нь яаж ин дүнгууд нь гайгүй юу те орчин хэр байна гэл бүх тал дээр айгүй гоё зөвлөгөө өгдөг юм сэтгэл зүйн төв бол бүх сургуулиуд дээр байдаг юм билэ. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй оюутанд маш ээлтэй байдаг юм байна. Солонгосын их сургууль. Тэгээ нэг би бас нийтээс нэлээд ухаж бас мэдэж авлаа. Тэгээ та нар маань одоо зуучлалын газарч байна уу те ер нь сургууль хувьд сургууль байна уу? Одоо сургууль болгон дээр жишээлбэл яг энэ хөгжлийн бэрхшээлтэй оюутны дэмжлэг гэсэн юм бас пэйж тусдаа юм юу пэйж байдаг юм бэлээ. Тэр рүү н орж үзэх эсвэл бол зуучлалын компанид бас л хилээд мэдээлэл зөвлөгөөнүүд авах боломжтой шүү. За тэгээ бас нэг мэрэгжил сонголттой холбоотой хэд хэдэн асуулт ирсэн. Тэгээ би энэ дээр бол одоо тийм яг ингээрээ тэгэрээ гэсэн ахтар зөвлөгөө бол өгч чадахгүй. Миний хувьд л гэж яриа. За би өөрийнхөө хувьд би болохоор бас яг нөгөө ахлах сургуулаа төгсөөд мэрэгжил сонголтын дээр ерөөсөө сонголт хийж чадахгүй байсан. Гадагшаа ямар ч үсэн эхлээд хэлний бэлтгэлд явна л гэж бодож исэн болохоос гэхдээ нэг ийм медиа entertainment талдаа аюу сонирхолтой байсан учраас тэр талын юм гэж ерөнхий юм байсан болохоос яг би энэгээр явна гэж ерөөсөө шийдэж чадахгүй байсан. Гэхдээ нөгөө нэг яг анхны нөгөө сургуулаараа ирчээд фейлдээд буцаад Монголд очиод байх хугацаанд бол би зүгээр суугаагүй
өөрийгөө яаж ч байсан ямар нэгэн байдлаар хөгжүүлэх ёстой гэж бодоод ямар ч би ажил мэргэжилтэй болсон олонний өмнө гараад өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх тийм хэмжээнд хүрэхийн тулд би хөтлөгчийн дамжаанд суужсэн байхгүй. Тэгээ хөтлөгчийн дамжаанд сууж байхдаа одоо телевизэд ороод телевизэд ажилд орсон хойноо би телевиз чинь л миний бас хийх юм байсан байж тээ. Тэгээ дэлгэцийн өмнө гарах, ярих энэ зүйл чинь л миний хийх ёстой зүйл байсан байж тээ гэж тэгж мэргэжлээ сонгож байсан. Тэгэхээр ер нь бол үнэхээр мэргэжил сонголтын дээр ингээд эргэлзээд байгаа бол аль болох өөрийгөө хөгжүүлэх одоо сургалтнуудад ингээд хамрагдаад үзээрэй. Тэр дундаасаа бас тухайн мэргэжлийнхаа дагуу одоо нэг тэр мэдрэмжийг олж авна штэ тий. Энэ нэг ийм юм байна гэдэг. Тэгээ хүүхдүүдээ бас дүүнраа багаас нь ер нь олон сургалтуудад хамрагдуулаад явход их зүгээр санагдсан шүү. Тэгээ намайг тухайн үед бас Монголд би ингээл янз янзын юмд суудаг байхад манай эргэн тойрныханд тэгчихсэн баг. Чи ч одоо ямар туйлбаргүй юм бэ? Нэг юмд орлоо л ихийн тэгэл боллоо л ихийн тэгэл хайцсан бахын гэл. Тэр бол одоо тухайн үед нэрэл би туйлбаргүй бахтаа, нэрэл би тийм тууштай биш юм бахтаа гэж бодож исэн боловч би тийм сургалтуудад хамрагдсныхаа үндсэн дээр л энэ надад тохирохгүй юм байна. Би ийм мэрэгжил тохирох хүн биш юм байна гэдгийг олж авчихсан байхгүй юу. Тэгэхээр надад ерөөсөө тийм харамсах зүйл байхгүй. Та нар маань ч гэсэндээ олон юмд одоо орлоо гэд ерөөсөө өөрсдийгөө битгий буруутгаарай. Тийм ер нь бол тэгжээж л ер нь өөрийгөө тэндээс олж аавна. Тэ энэ чинь насан туршийн мэрэгжил гэдэг чинь насан туршийн шүү дээ. Тэгэхээр тэр зүйлүүдээ өөртөө л ингэж одоо орчин нөхцөлд нь орж иж мэдэж авдаг шүү. Тэгээд миний мэрэгжил дээр бол өөх зөвлөгөө энэ байна. За тэгээд их сургуульд одоо байна уу, хэлний бэлтгэлд байна уу, солонгост ирэхэд бол бас хамгийн чухал зүйл бол байр байдаг. За байрны хувьд гэх юм бол би хэрвээ үнэхээр анх удаа юу ч мэдэхгүй ирж байгаа солонгост одоо ингээд туслаа зөвлөх хүн байхгүй, тэ энд хамаатан сад найз нөхөд байхгүй болвол аль болох гисгсаа дотор байранд ирсэн нь зүгээр байдаг. Дотор байрандаа нэг 6 сараас тэ доот нь ерөөхдөө 6 сараар төлбөр авдгийн 6 сараас дээшээгээ амьдраад үзэхэд бол бас л нэг өөр мэдрэмж авна шүү. Тэ олон улсын одоо өөр оюутан олон улсын л оюутантай амьдрах бахта баг тэ амьдарч үзэн тэр дунд чинь янз янзын ааштай хүмүүс байна. Тэр хүмүүстэй хамт амьдрах ерөөсөө буруутахгүй. Ийм хүн байдгийн байна. Ийм хүнтэй би ингэж харьцах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу те. Тэр болгон дээр бас ингээд гоё амьдралын айгу гоё мэдлэг олж авдаг шүү. Тэгээд дотор байрчин дотроо сургуулийнхаа хажууд байдаг. Дотроо бас юмтайгаа байдаг учраас арай хямдхан тэгээд анх бүр юу ч мэдэхгүй болвол айгу тийм аюулгүй гэх юм уу. Тийм эрсдэл багтай юм байдаг. За тэгээд цаашлаад ерөнхийдөө одоо сургуультайгаа ойрхон ч юм уу нэг өөрөө хоёр өөрөө янз янзын байрнууд байдаг л да. Найзуудтайгаа хамтраад хоёр өрөөнд ордог хүмүүс ч байна. Ганцаараа нэг өрөөнд ордог хүмүүс ч байна. Тэгээд за байрны талаар ярихад бол бас л нэлээд жоохон урт юм болно. Гэхдээ ерөнхийдөө ярихад бол юм байна. Тэгээд share house гэж бас байдаг. Тэр нь болохоор олуулаа нэг юм галтгоо болон зочны өрөөгөө дундаа хэрэглээд тустай өрөөнд байдаг юм share house байдаг. Тэр бас үнийн хувьд айгүй боломжийн байдаг шүү. Ажлын хувьд ярих юм бол ажил хэлний бэлтгэлд бол би ерөөсөө ажил олж чадаагүй, хийж чадаагүй. Тэгэл өр тавиал яваад исэн өрнөөс өрний хооронд. Тэгээ тэр одоо миний л одоо чадваргүйгийнх л байсан баг л та. Түүнээс бол хэлний бэлтгэлээс ахуулаад мундаг ажлыг л явж исэн оюутнууд бол зөндөө байгаа. Тэгээд бас тэр чинь нөгөө сургуулийн ойр орчмоос айгүй шалтгаална. Үнэхээр сургуулийнх нь ойр орчимд ажил хийх боломжтой, цагийн ажил хийх боломжтой газрууд бас байдаг сургууль байна. Бүр үнэхээр олдцгүй сургууль бас байдгийн байна лээ. Тэгэхээр ажил бол хийх боломжгүй бол ерөөсөө биш. Та ямар нэгэн байдлаар чи та одоо тэр ажлыг хийж чаддаг ч юм уу. За тэгээд жоохон ингээ хүнтэй харилцаж чаддгал бол ажлаа хийх боломжтой. Тэгээд ажлын нэг хэдэн цагийн оюутны хэдэн цагийн зөвшөөрөл авдаг. Тэгээд тэр зөвшөөрлийг бас авцсан айгу зүгээр. Яг тэр зөвшөөрлгүйгээр ажлыгээ баригдах юм бол торгууль төлнө. Торгуультай оюутан бол ер нь виз сонголтод маш хэцүү болж ирдэг. Тийм учраас аль болох тэр
зөвшөөрлийг нь аваад цагийн ажил хийгээд явах юм бол боломжтой. Энэ ажлуудыг хийгээд төлбөрөө төлөх боломжтой юу гэдэг чинь төлбөр бол үнэхээр бас хэцүү, үнэтэй байдаг учраас аль болох тэтгэлэг авахыг хичээгээрэй. Хүн болгон тэтгэлэг авах боломжгүй шүү дээ. Тэтгэлэг авахгүй яг өөрөө ингээд төлбөрөө төлөөд сурнаа гэж бодож байгаа бол боломжгүй бол биш. Миний яг эргэн тойронд дүүнер маань те төлбөрөө амралтаараа 3 сар бас амарч байгаа шүү дээ тэр чинь. Амралтаараа ажил хийгээд семестрийнхаа төлбөрийг хуваагаад төлдөг байхгүй. 4 хувааж төлөх үү, 2 хувааж төлөх үү гэд 3 хувааж төлөх үү гэдэг ингээд сургуулиас нь угаасаа хугацаа заагаад өгсөн байдаг. Тэднээс тэдний хугацаанд одоо 4 хуваас төлбөрөө ингээд хийгээрэй гэд те. Тэгж хувааж төлөх боломжтой байдаг учраас ер нь ажил хийгээд амьдардаг маш олон оюутнууд байгаа. Энэ бол ерөөсө боломжгүй зүйл биш. Хамгийн гол нь бас өөрөөс ч нэлээд шалтгаална. Бүх юмд ингээл те дөнгөж ирчээл юм үзэл ингээл зугаалал наргиж цэнгээд ах юм бол угаасаа хэцүү. Гадаад улсад та тгээс биш бүр хасгаас эхлэх учраас тийм тэгээд яг гэр бүлээс нь дэмжлэгтэй болвол асуудалгүй л дээ. Хэрвээ яг өөрөө болгоно гэж байгаа болвол болохгүй юм байхгүй. Тэгээд өөрөө л хичээх нь айгуу чухал. За эдгээр ярьсан зүйлүүдээс маань та бүхэн авахын аваад хаяхын хаяараа энэ бол зөвхөн яг миний үзэж туулсан туршлаган дээр одоо үндэслэн ийм зөвлөгөө мэдээллүүд шүү. Тэгээд сургуультай холбоотой ерөнхий одоо нарийн ширийн мэдээллүүд бол мэдээж өөрсдөө интернетээс одоо бүхэл их сурвалжаас авах боломжтой болсон шүү дээ тий. Тэгэхээр тэндээс ерөнхийдөө аваарай гэж хүсэж байна. Тэгээд миний хувьд бол сургад хизээж оройтхгүй нас бол тоо гэж боддог. Тийм болохоор та хэдэн ч настай байсан одоо үнэхээр сургачийн хүсэлтэй болвол Солонгос улс бол танд маш ээлтэй сайхан орон байх болно гэж хэлмээр байна. Одоо харагдаж ярьж байгаа нь би болохоос миний эргэн тойронд бол бас л маш олон тэтгэлэг авсан. Сургалтын төлбөрөө өөрөө төлж байгаа, амжилттай явж байгаа оюутан, сурагч, дүүнер, найз нөхөд бол зөндөө байгаа. Тэгэхээр тэдгээр хүмүүсийг харахад бол ер нь бол яг л нөгөө жанжин шугам алдахгүй гэдэг шиг ийш тийшээ ингэж санаас тэглээ өөр тийш нь хандуулахгүйгээр яг л зорьсон зорилго сургууль сурах зүйлд анхаарлаа хандуулдаг ийм хүмүүс байдаг. Тэгэхээр ер нь бол бүх зүйл танаас шалтгаална гэж би хэлмээр байна. Магадгүй Солонгост ингээд сурахыг хүсгээд Монголоос тэ эрсдэл гаргаад ч юм уу бүх зүйлээ ингээд хаяад явхад жоохон ингээд эргэлзээд байгаа бол би бол тэгж хэлнэ. Одоо нэг явсан нохоо ясцсан гэдэг штэ. Тэгээд хэвээ нөгөө зөв бол зөөлөн замбуулан гэдэг шиг ер нь бол тэгээд болт юм да. Тийм өөрөө сайхан сэтгэлийн хаттай байгаад зорилгоосоо ухрахгүй нэцэхгүй байх юм бол болно. Энэ удаагийн бичлэгтэй маань хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Өөрөөсөө одоо та бүхэнд хийж зөвлөж болох зүйл юу байна тэр болгоныгоо YouTube суугаараа хуваалцаад явахыг хичээн. Тэгээ та нар манаас комент хэсэг дээр магадгүй сургуультай холбоотой арай өөр миний яриаггүй ч юм уу те мэдгийг хүсэж байгаа зүйл ах юм бол комментээр бичээдүүлдээгээрээ би одоо тус бүрд нь яг гоё өөрийнхөө бас мэддэг зүйл чаддаг зүйлүүдээ хуваалцаад хариу бичнэ. Тэгээд энэ удаагийн бичлэгт хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.